10 дугаар тест 30 дугаар бодлого усан сан 3 хоолой дангаараа харгалзан 2 цаг, 3 цаг, 4 цагт бол дүүргэн хэрв 3 хоолойг зэрэг нээж 30 минут болоод 3 дугаар хоолойг хааж дахин 10 минут болоод 2 дугаар хоолойг хааж дахин 25 минутын дараа 1 дугаар хоолойг хаахад усан санг дүүрэхэд одоо тэг 125 м³ бол ус дутуу үлдсэн байваа гэж. За тэгвэл ус хэдэн литрийн одоо усан сан бол хэдэн литрийн одоо багтаамжтай вэ гэдгийг бол олох юм байна. За тэгэхээр энэ бодлогыг бодохоос өмнө эхлээд энэ нэгжүүдийг бол ижилхэн болгох хэрэгтэй. Цаг, минут гэсэн энэ нэгжүүдийг. За тэгээд ижил нэгжтэй болгосны дараа бол бодлогыг бол бодоход бол хэлбэрүүлчихнэ. За 2 цаг гэдгийг бол минут руу шилжүүлэх юм бол 120 минут болно. За 3 цаг маань минут руу шилжүүлэх юм бол 180 минут болно. За 4 цаг маань минут руу шилжүүлчих юм бол 240 минут болно. За харгалзан 60-60-аар бол үржүүлээ явчихж байгаа. За одоо ийм бодлогыг бодохдоо бол яах вэ гэхээр хэсгээр төдийн хэсэг гэдэг одоо үзчихвэл зүгээр байдаг. Одоо энэ усан санг нийт ажлыг. За тэгэхээр төдийн хэсэг гэж үзэхийн тулд эхлээд хэбээ ихийг болно. За энэ дээр болсон энэ 3 минутаараа бол хэбээх нь болчих. За ингээ олох юм бол 720 гарна. За энэ үнийг бол та хэлбэрхэн олчих чадна. За усан сангийн одоо хэмжээг бол 720 хэсэг байдаг гэж үзчихье. За тэгэх юм бол одоо 1-р хоолой дангаараа одоо 1 минутанд хэдийн хэсгийг нь дүүргэж чаддсан байдгийг олчихъя. За тэгхийн тулд 720-ыг бол 120-д хуваачна. За тэгэх юм бол эндээс бол 1 минутанд 1-р хоолой бол 6 хэсгийг дүүргэж чадах нь. За 2-р хоолойг мөн адилхан 180 хуваагаад болох юм бол 2-р хоолой бол дангаараа 1 минутанд 4 хэсгийг, за 3-р хоолой мөн адилхан 720-ыг 240 хуваагаад олчихно. Тэгэхээр 3 хэсгийг 1 минутанд бол дүүргэж чадах нэ. За одоо 2 дахь өгүүлбэрийн эхний хэсэгт бол яах вэ гэхээр 3 хоолойг бол зэрэг ажилуулад 30 минут болсон гэж хэлсэн. За тэгэхээр хамтдаа 3 хоолой зэрэг ажиллахад 1 минутанд бол 13 хэсгийг бол дүүргэж чадна. За тэгэх юм бол одоо эндээс бол хамтд нь болохоор 30 минут ажиллуулсан гэхээр 30-ыг 13 хэсгээр үржүүлчихвэл 390 хэсэг нь бол усан сангийн 390 хэсэг нь бол дүүрсэн гэсэн үг. За 2-р өгүүлбэрийн хаалтнаас хойш юг харвал 10 минут бол 3-р хоолойг хааснаас хойш 10 минут ажилласан гэхээр 1-2-р хоолой бол хамт ажилласан гэсэн үг. За тэгэхээр 10 минутыг үржих нь 1-2-р хоолой хамтдаа бол 10 хэсгийг дүүргэнэ гэхээр нийтдээ бол 100 хэсгийг бол дүүргэсэн гэсэн үг. Дахиад 100 хэсэг бол ажил хийсэн гэсэн үг. За дараа нь болохоор 25 минутын дараа 1-р хоолойг хаасан гэхээр 25 минутын турш бол 1-р хоолой бол дангаараа бол нээлттэй байсан гэсэн үг. За тэгэхээр эндээс бол нийтдээ бол 150 хэсгийг бол бас нэмээд бол дүүрэх хийцэн гэсэн үг. За тэгэхээр эндээс бол нийтдээ бол яах вэ гэхээр хэдийн хэсгийг нь хийсэн бэ гэдгийг олчих. Тэгэхээр эндээс бол 640 хэсэг нь усаар бол дүүргэсэн гэсэн үг. За тэгвэл одоо үлдсэн хэсгийг нь бол олчих чадна. Усан сангийн хэдийн хэсэг нь бол хоосон байгаа юм гэдэг. Тэгэх юм бол нийт хэмжээгээс ус дүүргэсэн хэсгээ хасчвал 80 хэсэг бол үлдэнэ. За 80 хэсгийг бол хэсэгт бол хоосон байгаа гэсэн үг. Энэ хоосон хэсгийг бол бид нарт бол бодлогон дээр бол өгсөн. Тэг 125 м³ гэлцсэн. За одоо эндээсээ нэг хэсгээ олоод 720-оор үржүүлчихнэ. Үржүүлж бол нийт усан сангийн хэмжээг олох хэрэгтэй. Тэгэхгүй шууд эндээс хэлбэр болчих болно. Шууд 9-оор үржүүлчих юм бол 720 хэсэг тэнцүү 225 м³ гэдэг олдчихно. За одоо бид нар бол яг хөр усан сангийн хэмжээг бол литрээр илэрхийлээрэй гэсэн. За тэгэхээр 1 литр маань 1 дециметр куб байдаг. 1 метр куб маань 1000 дециметр куб байдаг гэдгийг санах юм бол манай усан сан бол 2250 дециметр куб буюу 2250 литрийн багтаамжтай байх нэ. Хвээр үзв гэж.